32 дугаар хадлага y тэнцүү x квадрат параболын шүргэгч бөгөөд а зэгийг дайрсан y налтай шулууны тэгштгэлтийг бичгэн. За бид нарт параболын тэгштгэл маань y тэнцүү x квадрат функцийн парабол байна. За а зэг байна. Параболыг b зэгээр шүргдэг энэ шүрэг шулууны тэгштгэлтийг бичье гэж. За хэдүүлээ тэгвэл y тэнцүү x квадрат функц ба b зэгийг дайрсан шулууны тэгштгэлийг бичье. За тэгвэл бид нарт хэдүүлээ эхлээ шулууны тэгштгэл маань ямар байх вэ? Y-гээс асах нь y0 хас тэнцүү f' x0 үржигдэх нь x-ээс асах нь x0 гэдэг. За одоо тэгвэл хэдүүлээ y0-ыг олох юм бол y0 тэнцүү x-ийн оронд x0-ыг оруулчихаар x0-ийн квадраттай тэнцүү болох гэсэн. За хэдүүлээ эхлээд y тэнцүү x квадрат функцээс нэгдүгээр нь би уламжлал авъя. За ингээд 2x гарч байна. Тэгвэл бидний f'(x0) гэдэг маань 2-ыг үржигдэх нь x0 болно гэсэн. За одоо тэгвэл энэ томьёогоор шүрэг шулууныхаа тэгштгэлийг бичих юм бол y тэнцүү. За y-гээс асах нь y0-ийн оронд бид нар x0-ийн квадрат байгаа. Тэнцүү шулууны налд нь 2-ыг үржигдэх нь x0, хасах нь x0, x-ээс асах нь x0 гэсэн. За энэ дээр бидний а зэг оршиж байгаа учраас энэ. За тэгвэл а зэгээ орлуулчих юм бол y-ийн оронд тгийг орлуулна. Тэгээд засах нь x0-ийн квадрат тэнцүү 2-ыг үржигдэх нь x0, x-ийн оронд 2-ыг орлуулчихаар 2-аас асах нь x0-ийн байна гэсэн. За одоо энийг нэг талд нь ялгаад бодчих юм бол юу болох вэ гэхээр за ихтэй тийм гүшүүнчлэн үржүүлж x0-ийн квадрат тэнцүү 4-ыг үржигдэх нь x0 хасах нь 2x0-ийн квадрат. За бүгднгийн тэнцэтгэлийн нэг талд тэгштгэлийг нэг талд гаргачих юм бол x0-ийн квадратаас асах нь 4x0 гэсэн. За энийг үржигдэхүүн задлага гаргачих юм бол x0-ыг үржигдэх нь x0-аас асах нь 4 тэнцүү тэг гэдгээс x0 нь тэнцүү тэг x0 нь 4 гэж гарч ирнэ гэсэн. За энд y налалттай гэсэн учраас x0-ийн 4-ээр авчих юм болвол бидний шулууны налалт маань f' x0 гэдэг чинь x0-ийн оронд 4-ийг хүчнэ гэдэг чинь 2-ыг үржигдэх нь 4 буюу шулууны налалт маань 8. За y0 олчих юм бол y0 гэдэг чинь 4-ийн квадрат буюу 16 болно гэсэн. За одоо томьёонд орлуулчих юм бол y-гээс асах нь 16 тэнцүү 8-ыг үржигдэх нь y-нарт 4 байна. За энд 32 энэ дээр нэмэх нь 16 гэдэг чинь энд y тэнцүү 8x-ээс хасах нь 16 буюу бидний хариулт B хариулт байна.